Эбигийн дүр бол бусад өөрийг нь урдлын театрын тайлзнаа бүтээжсэн дүр бол бусад киноноос арай өрмөц өөр дүр юм шүү. Магадгүй эбиг өнөөдөр үзэгчдэд арай бас шинэ ертөнцөөр нээсэн ч юм уу. Мэдээж харилцан ярилцсны үүдэн дээр л одоо тулг гэдэг дүр босч ирнэ л дээ. Тэгээ зохиолчийн санаа байна, найруулагчийн санаа байна. Тухайн жүжигчний өөрийн бодсон сансан зүйлүүд байна те. Энэ бүхэн нийлж вэж одоо тулг гэдэг дүр төрж байгаа, гарч ирж байгаа. Мэдээж аль урд нь хийжсэн дөрүүдээс давтагдахгүй өөр дүр бүтээхийг хичээдэг. Тэр ч утгаараа жүжигчин гэдэг нэр оршин тогтнодог болоо гэж би боддог. Баатартай тийм зөрж хийжсэн дөрүүд байна. Зөрж хийжсэн сценүүд ч юм уу те. Магадгүй тэр нь одоо эргээд харахыг зөв байсан ч юм уу. Магадгүй жүжигчнийхээ шийдлээр та нарын тоглолтоор илүү өөрийгөө зөвтгөжсэн. Энэ би ингэж хиймээр байна гэж тэр амжилтанд хүрсэн сценүүд байсан уу? Кино гэдэг чи актер юм байна л да. Сайн бодож л авдаг. Авцсныхаа дараа зэрэгтэлтэй киногоо нээгээд ингээ үзэж яхад ингэчгүй яавда тэггүй яавда маш их харамсах тийм төрсөд бол бас бишгүй байсан. Тэрнээс одоо нэг хөшрөгөө өөрийгөө нэг гайхамшигтай биц юм шиг яриад тахтай гол нь биш. Киноны нэг хэцүү хүндрэлтэй тал нь гэвэл би тэрийг хэлмээр байна. Кино урлагийн дахиж засаж болдгоо. Театр бол өнөөдөр нээлттэйчлээ. Үзэгчдийн симпати ямар байна маргааш наа энэ ингүүлт зүгдэх юм биш үү. Зураг авалтын явцад би бас өөрөө хамт байсан болохоор бигээс нэг зүйл асуумаар байл та. Цаатхуу маань яах вэ гэж нэлээ их догдолж дээрээс нь бас нэлээ их тэр хэлэх юм уу хэлж авах юм уу шууд авчих юм уу тэргээс нэг хэсэг байсан л та тэр загварч од гэрэлтэй авах усны хэсэг. Тэр хэсгийг бүрийг тодруулж ярих юм бол тэр бас их бодож боловсруулж яж авсан уу эсвэл зүгээр сэтгэлийн эмоц шууд дайраад авсан хэсэг байсан. Миний хэсгийг асууд өөрөө хэсэг. Би өөрөө киноны орж би зүгээр өдөгчөө өдөөс ярьж байгаа. Өөрөө ч хэсэг бол бас тийм хэцүү бас тийм айхтар хүчшээ. Ер нь бол тийм энэ ч 50 од гэрлэгч гэсэн өөрөө их болгоомжилж байсан. Зөвшөөрсөн манай кино тоглохыг зохиолтойгоо танилцаад тэгээд ерөнхийдөө бол сайхан бүсгүйгийн дүр тоглоно та тий. Гэхдээ элдвэн шалдвын тийм актер нүцгэлж шалдсан тийм бол байхгүй шүү гэж хэлсэн. Тэр амдаач хүрсэн. Тэгээд тойрон хэсэг бол их гоё хэсэг байдаг шүү дээ тэр. Би өөрөөс ч юм асууж байгаа шүү дээ. Өөрөөс ч юм асууж байгаа. Миний хэсэг дээр бол яг тэгж актер ярилцж тохирсон байхгүй. Ерөнхийдөө бол таныг одоо хүчирхийлэхийг завднаа. Гэсэн юм байсан. Тэгээд тухайн үед объектын дээр бол айлах эвтэйхэн цэвэрхнээр илэрхийлэхийг ягаад гэвэл бүх насныхан зориулсан кино гэдэг утгаараа тий. Бацгүйсийг асуусан л да. Бацгүйг бол бид нар тийм зүгээр энэ дэлгэцийн урдлын клипүүдээс юм утга уянгийн тийм ээ. Тэр тусмаа тэр одоо нөгөө 60-аад оны үеийн тэр ангаараа ус нөгөө осолдсон тэр нэг үерт автсан хүмүүсийн тэр нэг дууны тухай тэр клипүүд дээр бол та бол гайхамшигтай бол тэр эмоционал тэр тусмаа юм дотортой одоо манайх жүжигчдийн дээр дотортой тийм жүжигчин гэж харагдах байсан. Ягаад гинт яваад ийм хошин дүрд очоод хошин тийм дүрийг бүтээх болчихвоо. Эсвэл ер нь амьдрал дээр өөрөө ч хошин хүн юм уу? Найруулагч ямар нэг бодож авсан байх л та. Стоо мэдхгүй юм одоо. Их төлөв даруу. Хүн шүү дээ. За. Кино зураг авалтаас өмнө би бид нар ингээд зохиолууд дээр ингээд эднээс сууж хат очиод харж байгаа. Нэг тийм дүр байс. Гэтэ ер нь бол төсөөл бол байгаагүй. За ямар ч нэг гэлба гэдэг хүний дүр тоглох юм тэр нь бол яах юм мэдэхгүйс. Тэгэл явандаа ингээд чинь ингээд олон хоног уулзаал ингээд уншаал судлаад хамт байгаад ингээд ирэхлээр ерөөдөө нэг ойлгож эхэлсэн. Мосфильм давсан чинь ганцаараа жүжигчдийг очсон энд самтран тоглож ирсэн жүжигчин цуг очоод тоглогдчихвол тэр энэ зургийн авалтаа яаж хийсэн бод нууцаа задлуул очсон шүү дээ. Мосфильмд очиж 3 хоног зураг аваад тэгэл бүрчсэн очсон. Тэр одоо бол та нарт бол өөрийгөө ахаад эвдээ дараагийн тим кино тоглох юмсан ч юм уу. Нэгэнтээ бол кино код бол адлын явдлын тухай тэр тусмаа киноны төрөл жанрын талаар ярилцж байгаа учраас та нарын дараагийн сонголт өөр нь ямар дүр тоглоё гэж та нар бодож байна. Манай жагичсан дараагийн киногоо ер нь ямар кино байгаасаа гэж бодож өөрөө мөрөөдөж байна. Аль нь ч хамаагүй ямар ч байсан түрүүний одоо юу гэдэг одоо тэр кино кодд нэрлэгдэж байгаа бүх жанрын киног хийж бичмээр байна. Тэгээд мэдээж түүхэн кино л гэж хэлмээр байна. Биш хүн болгоно гоё түүхэн дөрөвтэй хэлсэн гэж боддог. Хамаагүй хоо. Яг аим шиг кино тоглоо. Аз стил түр ярьсан. Аз стил аим шиг кино. Тэр аимшигын кино гэхээр Монголд нөгөө алтай авилах цагаар ядуугийн зовлон гэж их цөөхөн байна. Ер нь магадгүй ер нь ягаад Монголд энэ аимшигын кино байж болохгүй. Ер нь байвал ер нь юу монголчууд ер нь юугаараа бус киноноос илүү аимшигын төрлөөр тоглож болох вэ? Тэд оны тим юм болсон гин гэж ярьдаг шнэ. Тэ. Хөдөө явж исэн чинь нэг айл тааралдаас тийшээ орсон чинь ингээл амар тэ. Тиймэрхүү гоё тийм нэг уусан цань хөл болсон явдлаар кино хийвэл ер нь бол та нар ингээд бүгдээр айл аль кино ертөнцийн кино урлагийн салбарт бүгдээр өөрөө ихсэн бас орон зайг эзэлж кинотой холбогдчихлоо. Тэр Монголын кино урлагт яг өнөөдөр аль төрөл жанр нь илүүтэй байвал та нараас хөгжөөс гэж бодож. Сая бид нар аимшиг кино ярьлаа шүү дээ. Өнөөдөр Монголын киноны төрөл зүйл энэ үнэхээр өгүүлэгдэж байгаа маа. Энэ араа болохгүй байна ч гэх юм уу. Бас өөрийн хувийн бодол байдаг бах тэ. Би бол нэг актер
тийм жанр, ийм жанр нь хөгжижээсэй гэж би нэг акторт гэж бодохгүй байна. Яг тэгвэл уран бүтээлчний хувьд бол миний хувьд те жишээ нь би өөрийнхөө зүгээс жүжигчин хүний хувьд бодоход олон жанрт би өөрөө хүч үзэж байвал илүү над хэрэгтэй юм болов. Өшөө хөгжиж дэвчгэд те мэдээд сурахад ямар ч хамаагүй жанрт би бол тоглоход бэлэн аим шиг байна уу, боевик байна уу, адал явдал байна уу, мелодрам байна уу, нийтмэн байна уу. Тэр бол хамаахгүй жүжигчин хүн бол ямар ч жанрт тоглож явах ёстой. Чаддаг байх хэрэгтэй те. Хамгийн гол нь ямар жанрын кино үзхийг хүсээд байна гэдгийг одоо жинхэнэ кино код нэвтрүүлэл үзэгчтэй мал сонголт те. Үзэгчтэй маань эрэлт хэрэгцээ гол болов гэж бодож байна те. Нэг дутагдаад байгаа юм их юм бол бас нэг гадны кинонууд байдаг. Америкийн Холливуудын кинонууд ингээд алдартай кинонууд ингээд айгүй игэл жирийн хоёр хүний аймаг гоё аз жаргалтай амьдрал бидний одоо дурлалын гоё түүх гэсэн мөртлөө тэр хооронд хүмүүсийн зохиолынхны текстүүд нь маш гоё те. Хоорондынх дээр инээдтэй юм ярьж байгаад нөхөртлөө. Тийм их гоё нэг юм уянгийн ангуу мелодрам. Гэтэ ямар ч тийм хүнд хэцүү юмгүй те. Ямар ч киног хүнд хүргээд тийм ээ гоё сайхан гаргаад өгч юм бол тэр ямар ч кино хүн үзэхэд бүхэн зөв. Зөвхөн инээдний кино үздэг гэж байхгүй шүү дээ. Баярлалаа их үзэгчтэй манай кино код нэвтрүүлэгт өнөөдөр бас дэлхийд Монголын маань нэрийг дуурсан байгаа нэгэн алдартай уран бүтээл татаарчлаа киноны тэгэхээр уран бүтээлчд оролцож өөрөхөөс бидэнтэй хуваалцлаа. Та нартай хамгийн сайн сайхан мөнгө өсөөрөө та нарын дараагийн кино дахин дэвсгэрэлтийг бас авчрах болтугай. Баярлалаа.